Одоо үргэлжлүүлээд бид ярилцахаар нийслэн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгжилтэн Батчимгээ студидтэй ирсэн байна. Өглөө нэмээд сайхан амарсан уу? За, хүүхдийн үл хайхрах хүчирхийлэл гэсэн сэдвийн хүрээнд бид ярилцах гэж байна. Нэг үе бодох юм бол хүмүүс их ойлголттой болж байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр амьдрал дээр гэх юм уу, хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн энэ асуудал юу нь яг ямар байгаа вэ? За, үзэгчдийн өглөө нэмэнд хүргэе. За, үл хайхрах хүчирхийлэл гэж яг юу юм бэ гэдгээс ихсэн дээр бах тий. Мэдээж одоо хүмүүс маань бол энэ төрлийн хүчирхийлэл гэж яг ямар төрлөх байдаг вэ гэдэг ерөнхий хүрээнд бол мэдж байгаа бүх хүмүүс ойлголттой байгаа ах гэж бодож байна тий. Гэхдээ хүүхдийг үл хайхарна гэдэг маань бол бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд тий хүүхэд өөрөө хайр одоо эдлэх хэрэгтэй байдаг тий. Энийг нь одоо зориуд одоо болоод зориуд бусаар эсвэл эцэгчүүд маань нөгөө нэг өөрсдөө мэдсээр байж хайхрамжгүй нөхцөл байдлаасаа үүдээд хүүхдээ үл хайхарж байна гэдгийг мэдгүй байгаа тохиолдлууд бол маш их байдаг. Жишээлбэл одоо за хүүхдийг бие махбодын хувьд үл хайхарна гэдэг бол зөрчлийн тухай хуулийн 6-гийн 20 дээр заасанчлан тий зориуд одоо хүүхдийг орон байр, хоол хүнсээр гарчигдуулах тий одоо хэрэгцээтэй дээр наад захын хэрэгцээг нь хангахгүй байгааг хэлнэ гэж байгаа бол за сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг бол яг хүүхдтэйгээ та тулж ажиллаж байна уу тий хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг мэдэж байна уу тий хүүхд нь юу мэдэрч байна. За энийг нь та соргоор хүлээж авч чадчихна үгүй юу. За хүүхдтэйгээ та зүй зохистойгоор харилцаж байна уу. За энээс болоод хүүхэд нь ямар нэгэн байдлаар сэтгэл одоо хувьд өөрчлөлт ороод тий хүнтэй харилцахыг хүсэхгүй, найзуудтайгаа харилцахыг хүсэхгүй тий ингээд нийгмээс тусгаарлагдах хэмжээний болсон байна уу гэдгийг одоо мэдгүй ингээд харагдчихл байвал миний хүүхдээ хичээлдээ яваа тий ингээд харагдах хувьд ингээд эрүүл саруул байвал болж байна гэж үзэгддэг. Гэтэл бол яг одоо өнөөгийн нийгэмд одоо бидний ажиллаж байгаа кейсүүд дээр төхөөрөмөл одоо тохиолдож байгаа энэ асуудал маань эцэгчүүд хүүхдээ сэтгэл зүйн хувьд үл хайхраад байгаагаа төдийлөн мэдэж ойлгохгүй байна гэдэг энэ зүйлүүд бол маш их ажиглагдаж байгаа. Яг таны сая дурдсанчлан хүүхдээ сургууль сурчил байвал гэдэг юм уу тий эрүүл байвал завлсгүй байвал өсгөөд байна болж энэ хайрлаад байна гэж хардаг энэ нийгэм нэг бодлын ард хоцорсон юм шиг ирнээсээ өнөөдөр бас үргэлжлээл яваад л энэ тий гэтэл хүүхдийн хэрэгцээ шаардлага гэдэг нэмэгдээд л идэг өдрөөс өдөр. Тэгэхээр хүүхдийн үл хайхрах хүчирхийллийг хуулиар хүртэл ингээд зохицуулаад өгчихсөн байна шүү дээ тий. Тэгэхээр зохицуулалт нь юу өнөөгийн нийгэмтэй хэр зохицоод бас хүмүүст яг зохицуулалт нь яаж хүрж байгаа талаар хэлвэл магадгүй өнөөдөр эцэг эх хүүхдээ үл хайхарлаа гэхэд үүнийг яаж шийдвэрлэгч болох юм бэ? За үл хайхрах хүчирхийлэл манай хүүхдийн цэцлэмжийн утас 108 гэж байдаг. За хүүхдийн цэцлэмжийн утас 108-д ирж байгаа дуудлага мэдээлэл юм бол одоо яг 1-6 сарын байдлаар ирсэн дуудлага мэдээллийн 28%-ийг нь одоо үл хайхрах хүчирхийллийн дуудлага мэдээлэл эзэлж байна. За мөн манай дэргэд одоо байгууллагын дэргэдэх үйл ажиллагаа явуулдаг нэгцгийн үйлчилгээний төв төрийн хамгаалах байруудад манд хүүхдүүд ирж үйлчилгээ авдаг. За энэ одоо хүүхдүүдийн 69% нь мөн үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна гэдэг ийм том мэдээлэл гарсан байна. За тэгэхээр үл хайхрах хүчирхийлэлд мэдээж өртүүлж байгаа тохиолдолд манай дүүргийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн хэлтсийн мэрэгчлэнүүд хүүхд хамгааллын мэрэгчлэнүүд очоод нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. За мөн цагдаагийн байгууллагатай хамтраад аюулын зэргийн үнэлгээ гэж хийдэг. За мөн аюулын зэргийн үнэлгээ нь эрсдэлтэй бөгөөд өндөр гарах юм бол хүүхдийг заавал төрийн хамгаалах байр нэгцгийн үйлчилгээнд шилжүүлж яаралтай хүүхдийг хамгаалах юм шаардлагатай нөхцөл байдал үүсдэг. За ингээд авсныхаа дараачаар бид буцаад гэр бүлтэй нь ажиллана те ямар нөхцөл байдлын улмаас ингээд хүүхдээ үл хайхраад байгаа юм. Тэг үнэхээр тэр орон гэр бүлд идэх хоол одоо хувц хүнэр байхгүй байна уу? Эсвэл эцэг их нархины хэрэглэнээс үүдэлтэйгээр үл хайхраад байна уу? Эсвэл ээж аав нь одоо юу гэдэг гэр бүлийн боловсрол дутуугаас хүүхдтэйгээ хэрхэн яаж харилцахаас те хүүхдийн насны онцлогийг мэдгүйгээс ингээд сэтгэл зүйн хувьд үл хайхраад хүүхдний нөхцөл байдалд хүрчвүү? Эдгээр нөхцөл байдлуудыг тодруулаад за тэгээд хүүхдээ төр хамгаалах байранд байлгажих хооронд гэр бүлтэнд бид нэр ажиллаад за тэгээ хүүхдийг иргэн нэгтэх үү эсвэл бүр боломжгүй тохиолдолд сарам жаламжийн төвд шилжүүлэх үү дараагийн арга хэмжээг авдаг. За ингээд энэ процесс одоо юу гэдгийг процесс мэдээж энэ хуулийн дээр заасны дагуу хүүхдээ үл хайхарсан те 6-гийн 20-д заасны дагуу одоо заалтууд байгаа шүү дээ тодорхой тэр заалтуудын дагуу зөрчсөн хүүхдийн эрхийн зөрчил байх юм бол мэдээж бид нар хуулийн дагуу хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаад зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Ийм байгаа. Яг энэ тал дээр ажиллаад харахаар
хүүхдүүд 108 утсанд хандаж байгаа эсвэл очиод одоо тусламж үйлчилгээ авахыг хүсэж байхад тэ эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл гаргаад байгаа үл хайхрах хүчирхийллийн одоо хэлбэр юу байна те үүн дээр хүүхдэд сонсохгүй байх ч юм уу эсвэл хангалттай цаг хугацаа хүүхдэд гарахгүй байх ч юм уу магадгүй завгүй нийгмээс шалтгаалаад энэ төрөл нь их байгаа болов уу гэж одоо таамаглаж байна л да. Яг бодит байдал дээр яг ямар одоо шалтгаанаар хүүхдийг үл хайхрахгүй байгаад байна. Үл хайхраад байна тийм. Тэгэхээр хүмүүс одоо ер нь бодохдоо өнгөц ингээ бодохдоо болвол хүүхдийг үл хайхарна гэдэг бол яг нийгмийн одоо юу гэдгийг ядуурлаас шалтгаалаад тий эцэг хэн боломж нөхцөл тааруу тий эдийн засгийн хувьд энэ хүмүүс хүүхдээ үл хайхраад байна гэж ихэвчлэн одоо маас хардаг. Гэтэл яг одоогийн байдлаар бодит жишээн дээр бол ерөөсөө нийгмийн бүх давхаргад үл хайхрах хүчирхийллийн төрөл явагдаж байна гэж харж болно. Энэ нь бол яагаад вэ гэхээр эцэгчүүдэд одоо гол өгөх гээд байгаа бидний мессеж одоо юу гэдгийг тэр мэдээлэл нь бол эцэгчүүд өөрсдөө эцэг их ээж аав болгож өөрсдөө хүмүүжүүлээч гэж энийг л бид нэр хэлэх гэж зориод байгаа. Яагаад вэ гэхээр ядаж бид нар одоо эцэгчүүд маань хүүхдүүдээ насных нь онцлогийг нь мэддэг болмоор байна. Нас бие болоод сэтгэл зүйн хувьд те 5 настай хүүхэд маань ямар насны онцлогтой те ямар сэтгэл зүйн хэрэгцээтэй юу мэдэрдгийг те ямар хариу үйлдэл үзүүлдгийг надаас юу хэрэгцээ шаардлагатай би тэрэнд нь тохирсон ямар хүмүүжлийн арга барилаар ажиллах ёстой юм бэ гэдэг энэ мэдлэг мэдээлэлтэй болмоор байна. Энийг өхийн тулд бид нар одоо үл хайхрах хүчирхийлэлээс бусад өөр төрлийн хүчирхийллүүд ч гэсэн одоо ч яригдана, цаашид ч яригдана. Ягаад гэвэл нийгэм байгаа тохиолдолд энэ их бага хэмжээгээр байна гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар энийг яг яаж зохицуулах ёстой юм бэ? Яг яаж арга хэмжээ авах ёстой юм бэ? Энийг зүгээр л зөв одоо өргөс авч байгаа юм шиг нэг өдөр шууд байхгүй болгоно гэсэн өгөл биш ээ. Энийг бол он удаан жилийн дараагаар тий маш одоо эрчимтэй бөгөөд системтэй ийм одоо зүйлээр одоо бид нар энэ нийгмийг өөрчилж чаднаа. Ингийн тулд бид нар бол яах вэ гэхээр миний харж байгаа миний хувийн үнцэг болоод манай ерөн байгууллагын цаашдын харж байгаа зорилго бол хүүхдийг багаас нь яг насных нь онцлог тохируулсан аргаар тий сургуулийн өмнөх боловсрал болоод одоо ерөнхий боловсролын сургууль цаашлаад ихтэйц сургуульд тий яг энэ сэтгэл зүйн боловсрал олгох чиглэлээр хичээлийг заавал суулгаж оруулах ёстой. Ингэж байж гэмээр өнөөдрийн 5 настай тий 10 настай хүүхдүүд ирээдүйд 20 жилийн дараа 30 жилийн дараа эцэг болно. Ингээд тэдгээр хүмүүс маань хүүхдүүдтэйгээ яаж харилцахын, яаж ажиллахын гэдэг бэлтгэгдсэн тийм одоо боловсон хүчнүүд болно гэсэн үг шүү дээ. Ингэж гэмээр одоо хүүхдийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл, бусад төрлийн хүчирхийллүүд бол одоо багаснаа гэж ойлгож байна. Нийгмийн өөрчлөлт үеийн тулд одоо цаг хугацаа хэрэгтэй байна. Дээрэс нь өнөөдөр эцэг эхчүүд хүүхдээ яаж хүмүүжүүлж байна, хүүхдэд хэрхэн хандаж байна, тэр хүүхэд ирээдүйд өөрөө ээж аав болно. Тэр үе дахиад л одоо ингээд үргэлжлээд явна. Тэгэхээр та ерөөсөө хүүхдийнхаа хүүхдийн ирээдүй ч гэдэг юм уу бүгднийг зохицуулагч юм учраас өөрийнхөө одоо харилцаа хандлаган дээр өөрийгөө хүмүүжүүлэх тал дээр бас эхлээд анхаарах хэрэгтэй гэж ойлгож болж байна тийм. Хүүхдүүдэд гэр бүлийн орчноос гадна хамгийн их цаг хугацааг одоо өнгөрүүлдэг магадгүй маргаашнаас эхлэх 9 дугаар сарын 1 гээд хичээлийн шинжил эхэлж байна тийм. Сургууль цэцэрлэгийн орчин байдаг шүү дээ. Тэгэхээр энэ орчинд хүүхдүүд бас хүчирхийлэл дүртэж байна гэсэн тоон судалгаа авч утгаар харж байлаа л да. Тэгэхээр энэ төрлийн хүчирхийлэл ихвчлэн одоо ямар төрлийн хүчирхийлэл дүртөөд байна бас өртөг шалтгаан юу байна? Үүнээс улбаалсан ямар одоо үйлдэлүүд гарч байна те мэдээж хүчирхийлэл дүртэж байна гэдэг энэ эерэг бэрсгэрэг тал руугаа л яваад байна шүү дээ. За тэгэхээр сургуулийн орчинд бол яг манай бас ирж байгаа дуудлага мэдээллүүд ажиллаж байгаа кейсүүд дээр ингээ харахад бол яг сургуулийн орчинд үдингийнхний дээрлэгэл дарамт одоо тий бие биенээ хүчирхийлэх дарамттай сэтгэл санааны хувьд болоод бие махбодын хувьд энэ төрлийн одоо хүчирхийллүүд бол маш түгээмэл байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг багшийн ёс зүйтэй холбоотой дуудлага мэдээллүүд бол маш ихээр ирдэг. Гэхдээ энд бол яг бүх багш нараа тийм биш ээ гэсэн үг, тийм ээ гэсэн үг бол биш тийм. Маш мэдээд сайхан одоо хүүхдүүдтэйгээ ажиллах арга барилдаа маш сайн багш нар зөндөө байгаа үгүйсэхгүй. Гэхдээ мөн одоо одоогийн нийгэмд одоогийн одоо үеийнхэнд те одоо бид нар шал өөр нийгэмд амьдарч байгаа
бид нар болоод биднээс дээшийн хүмүүс бол шал өөр нийгэмд амьдарч байсан. Бид нар арай илүү ахуйтайгаа ойр байсан тий. Арай өөр байсан. Хууль дүрм ч гэсэн тодорхой бус байсан гэх мэтчлэн тий. Одоо бол хууль дүрмтэй болсон нэгдүгээр. Хоёрдугаар хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал нийгэм хөгжихийн хэрээр, технологи хөгжихийн хэрээр, хотчлж хөгжихийн хэрээр маш өөрчлөгдөж байгаа. Амьдралынх нь хэв маяг өөрчлөгдөж байгаа. Бид нар бол ахуйтайгаа ойр байсан учраас гадаагаараа тоглолцдог. Тэ зуны амралтаараа өвөө эмээгэндээ очиод мал ахуйтай ингээ хамт байцдаг тий. Эннээсээ ингээд стресстэх нөхцөл байдал нь ч гэсэн өөр байсан бид нар. Одоо бол хүүхдүүд шал өөр болсон. Яг 4 ханны дунд л яг цагаа өнгөрөөж байгаа. Энэ чинээгээрээ хүүхдүүд эцэг гэхээсээ илүү анхаарал халамж хүсэж байгаа. Энэ нь одоо ингээд зохицуулахдаггүй тий хангахдаггүй дээрэс нь тэр байдлаа сошиал дэлгэцтэй утас телевизэр энэ байдлаар ингээ аргацааж байгаа энэ үед бол хүүхдийн сэтгэл зүйн байдал тэргүү маш асар ихээр өөрчлөгдөнө. Энийгээ дагаад амьд харилцаа айгүй хөөрчтөн бусдаас маш их хайр халамж хүснэ, ойлголцол хүснэ тий. Тэгэхээр энэ байдлыг нийгмийн бүх шатанда бүх хүмүүс эцэг их асран хамгаалагчид багш сургууль хүмүүжүүлэгч бүгдээрээ мэдрэг байж одоогийн үеийг хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Бид нар зодуулж байсан ерөөсө буруутсан байхгүй. Одоогийн хүүхдүүд эрхээ мэдээд үүргээ мэдхгүй байна. Би өөрийнхөө хүүхдийг өөрөө мэдье. Тэ миний хүүхд юм чинь би мэднэ гэсэн ийм хандлагууд бол маш их байдаг. Нийгэм өөрчлөгдөж байна. Үнийгээ дагаад бидний харилцаа хандлага хүүхдэд хүмүүжүүлэх арга ухаан ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй. Та магадгүй яг саяны дурдсанчлан багтаа зодуулаад ч гэдэг юм уу тий хатуу үг сонсоод ч гэдэг юм өссөн байж болох ч одоо бол заавал тийм багсгүй нөгөөтэйгүр тухайн хүний одоо өөрж байсан ч юм уу багтаа туулж байсан зовлонг одоо энэ нийгэмдэр хүүхэд дахиад туулах ёсгүй л байхгүй тий тэгэхээр үүн дээр бол эцэг эхчүүд бол анхаарлаа хандуулж хүүхдийнхаа нас төхөн онцлогийг нь таньж мэдэрээ хүүхдээ илүү хайрлаарай цаг гаргаарай хамгийн гол нь хүүхдээ сонсоорой гэж хүсэж байна. Маш их баярлалаа. Өнөөдөр бидний урилгаар нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Батчимэг студиуд дээр ярилцлаа. Ажилд амжилт хүсье. Баярлалаа.